Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй улс төрийн намууд бий. Эдгээрээс Монгол Ардын нам, ардчилсан нам ээлжлэн төрийн эрхийг өнгөрсөн 30 жил барьж ирсэн. За хамгийн олон гишүүд дэмжигчдтэй энэ намууд нь өнөөдрийг хүртэл төлөвшөж чадаагүй. За улс төрийн намууд төлөвшөх нь өөрөө төрийн бодлого тогтвортой байхын их үндэс. Өнөөдөр улс төрийн намууд эрдэмтэн судлаачч мөн үүнтэй санд нэгдэж байна. Иргэд эдийн хэдийгээр улс төрийн намуудыг төлөвшүүлэхийг хүсэж байгаа боловч бодит байдал дээр ил тод бус, хаалттай, хариуцлагагүй байх ийм үйлдэлүүдийг дэмжиж байна. Улс төрийн намын санхүүжилт өөрөө ил тод ус байгааг иргэд өөрсдөө дэмжиж саналаа худалдаад тэгээд намын гишүүд нь өөрсдөө энийг нуугаж хаагаад ингээд яваад байдаг ийм тогтолцоо бүрдсэн байна. Ийм тохиолдолд бид нар бол одоо угаасаа улс төрийн нам төлөвшөх ямар ч орчин бүрдэхгүй байна. Нам гэдэг байгууллага бол бүхэлдээ зүгээр л засгийн эрхийг авахын төлөөх л улс төрийн тоглоомын нэг хэсэг л болж байгаа болохоос биш. Олон нийтийн хүсэл зоригийг илэрхийлэх, дамжуулах, хэрэгжүүлэх энэ үүргийг хангалттай гүйцэтгэж чадахгүй байна. Иргэд энд л дургуутсаж байгаа. За улс төрийн намуудын төлөвшил гэдэг нь энгийнээр хэлбэл нээлттэй ил тод, хамгийн гол нь санхүүжилт нь ил тод байхыг хэлнэ. За хуулиарч мөн үүнийг зохицуулах гэж оролдсон боловч нэг ч улс төрийн намуудын санхүүжилт ил тод биш байдаг нь нууц биш юм а. Улс төрийн намын чиш ерөн байгууллагын төлөвшил гэдэг бол тэр байгууллага намууд нь одоо бидний одоо ярьж байгаа тохиолдолд намууд нь институт болж төлөвшөх ёстой юм. Институт гэдэг маань тэр тогтвортой ажиллах ёстой. Тогтвортой гэдэг нь нэг хүн байж гараа авчихаар нөгөөх нь шал өөр болоо явчихдаг биш. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь гэвэл тэр институт маань өөрсдөө нэг үнэт зүйлийгээ тойрсон зорилготой болсон байх ёстой. За гуравдугаарт нь тэр байгууллага маань одоо намууд бол нэг тодорхой үйлдэлүүдэд яг адилхан хариу үзүүлэх үйлдэлүүд нь адилхан байх ёстой. Одоо юу гэдэг нэг удаад нэг хүний хүсэл тавихаар нэг өөрөө хариулаад нөгөө удаад нь яг адилхан хүсэл төрөхөд өөрөө хариулдаг шиг. Тэгэхээр энэ бүгдийг ингээ бодох юм бол манай дээр аль нь ч байхгүй байна. Улс төрийн намуудын ганц зорилго нь өнөөдөр улсын хурлд олонхыг бүрдүүлж төрийн эрхийг барих. Гэтэл ард түмэн улс төрийн намуудаар дамжуулан төрийн эрхийг барих ёстой гэд үндсэн хуулиндаа тунхагласан энэ залт амьдралд хэрэгждэггүй. Учир нь намууд нь төлөвшөж чадаагүй учраас намууд төлөвшөхгүй байх нь хэд хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж эрх баригч байх үедээ ард түмэн улс эх орны төлөө бос хувь эрх ашигынхаа төлөө шийдвэр гаргадаг сөрөг үр дагаварт хүргэдэг юм а.